Сайн байцгаана уу. Өнөөдөр 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Монголдо сайхан амьдрий ээлж талайваа эхэлж байна. Өнөөдрийн сэдэв бол судалгаа дуршилт хэрэгжилт гэсэн сэдвээр ярина. Эхлээд зарын чанартай нэг зүйлийг зарлж манай хувьцаа эзэмшигтэй хурал маань бол 6 сарын 30-ны өглөөний 9:00-д онлайнаар одоо эхэлнэ гэж түрүүчийн лайв дээр зарласан. Үүнийгээ дахин та бүхэнд зарлчаа. Бидний ажил бол ердөөсөө тийм шүү дээ. Эхлээд судална. Тэгээд судалж үзэж байгаа дуршилтууд хийн бүхэл юм дээр. Тэгээд дараа нь яадгүй гэхлээр хэрэгжүүлж эхэлнэ. Ийм одоо ерөөсөө бүхэл юм дээр ингэж явагддаг. Энэ зарчмаар бүр эртнээсээ тэгээ сурцсан гэх юм уу да. За биднийг ингээд анханасаа дэмжижсэн тийм одоо сайхан сэтгэлтэй, зоригтой, шудраг хүмүүс одоо бас байдаг шүү дээ. Хаач гисэн. Бидний хувьд одоо холбоотой тийм улсуудын талаар та бүхэнд одоо ингээд танилцуулъя. За эхлээд бид бол одоо нөгөө 2008 онд нөгөө банк руу чинь ингээд дайраад манай банк руу. Тэгэл бөө юм болоод барьж авч шууд барьж авал хорцсон шүү дээ. Тэгээд энэ үед бол мөнх уйсгалан сэтгүүлч бол маш хүчтэй дуу хоолойгоор эсэргүүцсэн тэмцэжсэн. Яасан гэхлээр тэр үед Монгол Ардын хувьсгалт нам гэж байсан. Одоогийн шиг ингэж хуваагдаагүй маш хүчтэй. Тэгээд тэр намтай л одоо дэрсэлсэн гэсэн үг шүү дээ тухайн үед. Тухайн үеийн Монгол Ардын хувьсгалт нам ардчилсан намтай иргэний хөдөлгөөний нам гэж байгуулад тэгэл тэмцсэн эцэстээ одоо ингээд оригдоод ингэсэн. Тэр үед бид бүхэн бол мөнх уйсгалан биднийг танихчгүй, идэж танихгүй тийм байсан мөртлөө маш шударгаар ингэж дуу хоолой болж одоо махны машин ажиллаж эхэллээ гэж одоо ингээл өдрийн сонин бүхэл тэр үед тэргүүлэх сонин хэвлэлүүдээр бол маш зоригтой ингэж дуу хоолой өргөжсэн. Дараа нь одоо манай мөнх эрдэнэ байна бас тий. Мөнх эрдэнэ маань саяхан нэг лайв хийж биднийг бас их дэмжиж интервьют хоёрыг тий дуу хоолойг бол одоо бас их хүмүүст их хүргэлээ шүү дээ. Тэрний хүчинд одоо бид чинь бас нэг ингээд олон нийтийн танил болж ингэж ирж байгаа байхгүй дахин сэргэхэд. Дээр нь одоо миний энэ Монголоо гэж номыг маш хэмжээгээр мөнх эрдэнэ бол борлуулж тусалсан. Тэр үед бол одоо санхүүгийн үед бол маш том дэмжлэг болж байлаа надад. Манай мөнх хоёр байна. Гал үндэстэн холбоо, гол нууруудын хөдөлгөөн гээд энэ мөн бас л одоо маш их дэмжиж ингэж байсан. За дараагийнх нь болохоор одоо отхон байна. Манай сэтгүүлч. Бас л одоо ингээд бүхэл 9 ТV9 НТV өөр айл телевизүүдээр л очсон телевиз булгандаа бол очиж тэ ярьцлага авч одоо ингээд шудраг ус байдлын талаар ингэж ярьж олон түмэнд таниулж яйлаа тэ. Ингээд энэ улсууд маань бол ингээд аль болохоор л шудраг байхыг тэгээд дээр нь зоригтойгоор дуу хоолойгоо өгж суусаад байхгүй юу дэмжиж. За гүн далаа гишүүн бол тухайн үед улсын их хурлд 76 гишүүн байлаа шүү дээ. 76 гишүүн дотроос манай талын тий бүр бидний одоо дэмжлэгтэй гишүүд маш олон байсан. Бид нар яг бүгд бүлэг зэрлэгцсэн юм шиг дув дуугүй байсан. Гэтэл бид нартай огт хамааралгүй гүн далаа гишүүн бол маш хүчтэй одоо тэгж тий эсэргүүцчихсэн. Та нар ингээд энэ залуучуудыг би бол мэднэ тий Германд одоо ингээд төгсж ирээд одоо тэр худалдаа 8 хийжсэн эдгээр яг л тэр зөв гарч ирсэн. Та нар шиг ингээд улсын өмчийг тий идээд ашиглаад ингэж гарч ирээгүй. Эдгэрийг та нар яагаад ингэж байгаа юм бэ гэдээ одоо гүн далаа чинь маш хүчтэй дуу хоолой гарч илээ шүү дээ. Тэгэхэд нь бол одоо тухайн үед байсан одоо нямдарч гэдэг юм уу яад хувьсгалт намын гишүүч бүлэглэн дайраад ингээд ганцаардчихсан байхгүй юу. Тэгэхэд
Гүн далаа бид нар чинь бас биеинтэйгээ харьцдаггүй, сайн танихгүй тэгсэн мөртлөө шудраг үнний талд байдаг л хүн байхгүй юу. Тэгээд дээр нь өндөр боловсралтай, мэдлэгтэй бас нэг баруун дээд сургууль төгссөн нийгмээ ингээ ойлгоод байна шүү дээ. Бид ингээд социализмаас салж чадахгүй байна гэдгийг бас хүчтэй дуу хоолой өргөжлээ. За манай Босоо Гамбаа гэж нэрлэдэг тийм ээ. За энэ хүн бол бас л тийм. Одоо үнэхээр бас ингээд бидний төлөө маш их дуу хоолойгоо өргөсөн. Одоо ингээд ядаж ингээд годомжинд явж байхад машинаас үсрээл буудаг хүн шүү дээ Гамбаач. Өө ах сайн уу? За ах өстой зоригтой бай шүү, тууштай бай шүү гэл ингээд ийм дайчин шудраг хүмүүс байгаа. Ер нь зүр сэтгэлтэй хүмүүс байхгүй юу чинь. За манай энэ Баттулга ерөнхийлөгч байна. Мөн л одоо ингээд санхүүгийн хувьд тэгээ бүх талаар ингээд дэмжижсэн. Ерөнхийлөгч болсон хойнооч гэсэн одоо тусалж байла санхүүгээр одоо энэ номыг гаргахад ч одоо ингээд санхүүжүүлсэн байгаа шүү дээ. Монгол улсын ерөнхийлөгч Баттулга санхүүжүүлвэ гэдэг энэ номыг одоо зохиолчт мөнгө өгж ингэж чин сэтгэлээсээ ингээд тусалж байсан хүн байгаа. Дээр нь манай хөрөлсөх байна. Одоо ерөнхийлөгч Цэргийн миний бас л одоо ер нь ингээд өмнөж бидэнд маш их тусалж байсан. Дараа нь одоо ингээд 20 өдөөж бариад ингээд санхүүгээр над тусалж байсан. Бодитоор. Улс төрчдөөс нэг цөөхөн хүмүүс л тусалж байсан байна. Энэ ганц хоёр гэж. Тэрэн дотор л одоо хамгийн тэргүүлэх над тусалж байсан хүн. Тэгэхээр ийм хүнлэг зүр сэтгэлтэй хүмүүс байгаа маа. Би энийг яагаад ингэж яриад байгаа гэхээр энэ хүмүүс чинь хүмүүсийн талаар манай инхтер маань ингээд мартчихдээ юм уу, тоодгүй юм уу? Энэ хүмүүсүүдээ мал одоо ингээд ерөөсө болдгоо. Бид хоёр ч одоо 60 хэдэн жил төө зөг нэзэлж байгаа найзууд шүү дээ. Тэгээ яг нөгөө үзэл бодлын хувьд бол бид хоёр ерөөс юм ярьдгүү. Одоо ч гэсэн дотно байнга л уцтаатай яриатай боловч улс төр ерөөсөө ярьдгүү. Гэтэл миний мэдхэл одоо энэ хоёр хүн инхтерт бол бүр жичтэн бүр маш их тусалж байсан байхгүй юу? Тэ? Урд өмнөж хожуу тэ одоо ингээд энэ нөгөө хэцүү нэрдээс гарч ирсний дараа тэ тэр ингээд зайлуулж чадлаараа л боломжоор туслаад байдаг. Манай хүн чинь л одоо ерөөсөл гусаад байдаг лайвдахлаа нэг иймэрхүү байдалтай байгаа учраас би энэ хүмүүсийн одоо ачийг санаа тэ энэ мартаж болохгүй ачтай юм тусуулж байсан хүмүүс шүү. Цаана ямар нэгэн сэтгэлээс тэ эднэр бидэрт өртөө биш тэ ямар нэгэн холбоотой тийм хамтарсан бизнес янз бүрийн хийж байгаагүй хүмүүс. Тэгсэн мөртлөө үнэн сэтгэлээсээ ингээд тусалж хийсэн эднэр чинь бас ингээд тийм буруу зүйл хийгээгүй улсууд шүү дээ. Дэмжиж хийсэн гэдэг шин сэтгэлээс ийм хүмүүсийг одоо мартаж болохгүй хүмүүс юм шүү гэдгийг бол би лайвынхаа ихэнд хэлчихье. Чин сэтгэлтэй. Тэгээд яг эцэст нь хэлэхэд энэ эднэр бол ийм зоригтой, шудраг, чин сэтгэлтэй байсан. Үнэхээр зүр сэтгэлтэй хандчихсан юмд. Тэрнээс бол бидний ч одоо сайхан нэг танил биш, дотн найзууд биш те. Тэгэл нөгөө бус чиг ингээл чимэг яваад шүү дээ. Тэгэхэд чинь л одоо ингээл чадах ядгаараа л те санхүүгээр ч гэсэн туслаад тэгжээс юм аа. Тэрэн дээр бол бас жоохон хүмүүст бас буруу ойлгож төрчихгүй гэж би боддог ингээд. Инхтер маань жоохон арай л хэтрүүлээд байгаа. Харагдаж байгаа байхгүй над. Гиндүүлээд. За, тийм байгаа. Тэр өмнөх лайв дээр би бас нэг ингээд яг хоо тэр жишээ нь Жамуух тэ Ван хаан тойрол одоо над тийм хүмүүс хэрэгтэй байна, тусламж хэрэгтэй байна гэж дайвцсныг зарим хүмүүс жоохон буруу ойлгосон байх шиг байсан. Манай инженер маань ч гэсэн инженер залуу маань ч гэсэн юу гэнэ нөгөө орчин үеийн хаат нэг тиймэрхүү сони юм бичсэн хүмүүс жоохон буруу ойлголт төрсэн юм шиг байгаа. Зарим хүмүүс ингээд асууд тодруулж байсан. Тэгэхээр ийм бидний хувьд бол ерөөсөө тэр нэг хаан ч юм уу тэр албан тушаалтан тий ерөнхийлөгч, ерөнхий сайд ерөөсөө тийм мөрөөдөл байхгүй шүү биднэрт. Тэрийг бүр албан ёсоор нэгдүгээр хэлчихье.
Хоёрдугаарт би өөрөө тэр хүмүүс ямар хэцүү байдгийг сайн мэдэх байхгүй юу. Одоо жишээ нь энэ Японы ханху тий Акашино гэдэг энэ нөгөө өгийн нуур дээр бүтэн өдөр нэг өдөр ингээд надтай хамт байсан байхгүй юу. Тэгээд энэ хүнийг би хараад ингээд ямар хэцүү юм бэ гэж бодчихсон байхгүй юу. Энэ хааны эн чин зүгээр л хунтаж хан хүү штэ. Хааны хүү гэсэн Японы. Гэтэл энэ хүний чинь байж штэ яг цэцэрлэгийн хүүхэд. Бүр тэрнээс ч доо. Нэг хоёр бууралгаатай хөгшин ингээ байнга дагаатай. Ширээн дээр суугаад хоол идэхлээр штэ. Энийг идэж болно. Энийг идэж болохгүй тий. Одоо тийшээ явж болно. Ингэж болно. Тэгээд тэр хоёр хөгшнөөс нэг бууралгаатай хөгшнөөс байнга юм асуу. Энд бол штэ ямар ч эрхчлөө байхгүй. Тий. Тэгээд энэ би өгийн нуур дээр байж хахад бас тэгдэл та манай ерөнхийлөгч нар баг ондгоогоос ахуулаад одоо энэ хоёр бүгдээрээ л очдөг гэсэн. Тэн чинь бас 2 3 хон. Тэгээд тэднийг харж байхад хүртэл ерөөсө хэцүү байдаг байхгүй. Тэр энэ чинь маш хэцүү албан тушаал. Миний хувьд бол над шиг эрхчлөөг эрхмэлдэг хүнд бол энэ бол ингээд 7 хоног байх хэцүү ажил шүү дээ тэр. Ерөнхийлөгч, ерөнхий сайд, их хурлын дарга тэр төрийн хамгаалтанд байна гэдэг бол зүгээр л өөрийгөө эрхээ асуулаад тэгээд амралтгүй нийтийн төлөө, олон нийтийн төлөө ингээл зовдөг байхгүй юу. Би бол одоо зааш шахаж байгаа тийм нэг оох төсөхгүй. Би бол зүгээр л ингээд Монголдо сайхан амьдрахад би тусалж чадах юм байна. Тэр үүднээсээ миний хувьд юу гэж боддгоо гэхэлэр тусалж хийсэн яг ингээд нэг арга барилын шийдлийн заагаад өччихсэн л гэдэг байгаа байхгүй би. Би бол нэг ийм орон тооны бус өөрийн чөлөөтэй зөвлөхөл байж чадсан шүү. Тэрнээс илүү хэмжээнд байж чадахгүй шүү л гэсэн үг шүү дээ би. Тэгээ би яг зөвлөгч байя. Одоо жишээ нь хэлээ л да одоо хотын дарга гэдэг нэг залуу гарчлаа. За гэд энэ хүн маань одоо энэ утаатаа төвжирэлтэй хотыг шийдэх болж шүү дээ. Гэхдээ энэ хүнд бол одоо жишээ нь мань шиг хүмүүс маш хэрэгтэй байхгүй юу? Бид чинь ингээд туршлага байна шүү дээ. Ингээд энэ хотыг Улаанбаатарыг утаанаас нэг зуны дотор гаргаж болно гэж хэлээд байна шүү дээ. Уул нь энэ залуу үнэхээр удаан хугацаанд тий хотын дарга хий. Хоёрдугаарт үнэхээр үр дүн гаргая гэж бодож байгаа бол над дээр ирэх хэрэгтэй байхгүй юу? Ирээ зөвлөгөө авах хэрэгтэй. Гэтэл манай инженерүүдээс ч бас ингээд нөгөө хамтрагчид тий мэрэгчлэнүүдээс ингээд уулзах гэж очисон байлээ л тий. Нөгөө одоо багш нь ч гэдэг юм уу эсвэл ойр төрлийн хамаатан гэдэг утгаараа очиад бас нэг энэ ингээд шийдчих болно шүү дээ гэж хэлэх гэсэн юм шиг байна. Тэгсэн чи юу нөгөө уулзах хүн зүгээр ингээд шавтсан. Нөгөө нэг толгоо эргүүлсэн нөгөө ярддаг нөгөө нэг бие чаднууд ингээд пиг байна гэж байгаа байхгүй юу? Юу уулзах? Тэр багш нь шавтайгаач уулзах чадахгүй байна. Тэр юу нэ одоо хамаатан ч уулзах чадахгүй байна. Тэгэхээр ингэдэг байхгүй манайхан чинь. Нэгээ ингээл нэг хотын даргач юм уу, ерөнхий сайд, ерөнхийлөгч болгоцол тэгэл араас нь тэгэл нэг өстой бүтэхгүй юм яриад ингээл зурлчих. Ямар сандаа зандаа шатарч уул нь өөрөө би энд өвлийн 9 эхэлсэн хүүтэнд Монгол гэр бариад өөрөө манад ирээд орж үзчихсэн хүн шүү дээ. Ингээд утаанаасаа салж болно шүү гэд. Тэгээд жоохон эрх мэдэл дутаадаа наал гэсэн. Дараа нь ерөнхий сайд болцсны дараа юу? Эрх мэдэлтэй очсны дараа бүр уулзчихгүй юм чи. Хичнээн саналтай та бүхэн санаж байгаа. Ингээ энэ 100 утаанаасаа гарчаа ийм боломж вэ шүү. Тэгээд би өөр аргаа бараад нөгөө их хурлын дарга байсан Дэмбэрлэгойг. Дэмбэрлэгой гоогаад тэр чи аюулгүй зөвлөх учраас ерөнхий сайдаар орчиж болж байгаа байхгүй юу? Шууд ороод зөндөө танилцуулсан. За даваа нэг ийм хэлүүлээд байна. Энэ утаанаас нэг салгаатхаач. Энэ даваа юу ингээд яг юм чадна гэж ингээд энэ чинийг уулзаад ингээч гэд сонсч л тэгэл байхгүй. Тэ. Тэр ерөөс ингээд эдгээрээс ингээд зав гаргадаггүй байхгүй юу? Тэ. Юу уулзах. Энэ ингээд нэг Дэмбэрлэгойтой нэг уулзлаа 30 минут ярьлаа. Дараагийнх нь ингээд очролцсон. Тэгэл мартаа. Ийм хэцүү ажил байхгүй юу? Тэгэхээр ийм хэцүү ажил руу одоо биднийг санаарч जैन гэж бодох огт хэрэггүй шүү. Одоо бүр
ёстой хийчий гэсгээд ямар ч хариуцлага тулгасан би бол ёстой хизээч тэр ерхий сайдыг хийж чадахгүй аймаар ажилладаг чинь бүр унтагч завгүй байнгын дарамттай байнгын үйл явдал тий өрнөлттэй зүгээр л одоо би сая Японы хаан хүүгээр жишээ авлаа шүү дээ. Энэ хүн бол өстой үнэхээр за тэгж амьдрах ч гэжтэй л гэж бодогдсон ш. Тэрний орон зүгээр сайхан ажилчин хүн бол өстой хамаагүй жаргалтай тий. Бүр ямар ч хэрэг мэдл байхгүй. Тэгээ яг хуу тэр чин цаагаараа энэ их судалгаатай ирж байгаа шүү дээ. Японочууд бол тийшээ очихтаа. Тэнд нэг хөшөөн дээр төргийн хөшөөн дээр гол нь очих гэж ирсэн байгаа. Өөрөө шувуу судлаач хүн тэр нэрэн дор тэр үгүй дээр очиод нэг өдөр шувуу судлана гэж юу аах вэ те. Тэгтээ энэ хүндээ ихэд хүүтэй болох гэж ирсэн хүн. Тэгээд тэр нь яг л болсон. Ер нь тэгээд дандаа октоодтой усууд энэ төр тэгдэг л дээ. Манай тэр төргийн эзэнт гүрний тэр хааны хөшөөн дээр чи очиж одоо дахил өргөөл одоо тэр талаар бол яг тэрний сахиул хийж байгаа нэг залуу оё тэнд. Тэр хүн бол одоо сайн мэдж байгаа. Бас хүүтэй болсон. Тэгээд тэр хүн одоо баг 20 хэд нас гарчлаа ш насан. Бат очир гээд нэг сахиул залуу байгаа их олон жил хийж байна. Одоо тэр чинь 20 хэдэн жилийн өмнө сахиул хийжсэн. Тэгээд яг надаас ингээд асуусан. Одоо яг би одоо ингээд хамгийн бага охин маань одоо 10 хэдэн настай дандаа охтууд. Тэгээ 15 гэлөө том болцсон. Хүү эдгүй дүүн одоо яах вэ гэдэг. Тэгээд би зөвлөж байгаа юм чинь. Би чи өөрөө тэндээс хүн болсон хүн юм чинь. Тэгээд яг хоо тэгээд туркуудэр ч дамжд юм уу тиймэрхүү чимээ авсан юм шиг сонсцсон. Тэгээд үнэхээр л тэр дараа жил нь хүүтэй болсон шүү дээ. Ханы хаан гэж. Тэр хоёр маань. За юм байгаа. За ингээд судалгаа тэгээд дараа нь дуршилт нөгөө ингэсэн шүү дээ хэрэгжилт. За түүхийн талаар би ингээд гинт яриад идэг тийм ээ. За яасан гэхлээр чи би ингээд багасаа л нөгөө түүх сонирхож те яг тэр агуу хөшөөний сүүдэр тоглож өссөн хүүхд чинь тэгэл тэрийг л мөрөөдөж те холбогдоод туркуудтай холбогдоод энэ турк улс чих түүх археологийн их том хүрээлэнгүүд байдаг. Хэлгээд юм том байшингууд. Тэрийг нэгтгэсэн академи гэж байдаг. Тэр академийн ерөнхийлөгч одоо Саадыг Тураалгаатай холбогдоод хоёулаа их дотн болсон. Энэ хүнд би урьсан. Би өөрөө хэд очиж уулзаад дараа энэ хүн чинь түүхийнхаа хүрээлэнгийн захирал археологийн хүрээлэнгийн захирлууд дээр навч уулзуулсан. Тэр том байшингууд дээр очиод захирлуудтай уулзаад тэд нартай бас нэлээд дотн болсон. Тэгэл би нөгөө түүхэл яриад байгаа юм чи археолог уулын оройд яриад байгаа шүү дээ. Тэгээд энэ хүнийг урьсан, энэ хүнийг урьж авцраад газар дээр нь үзүүлсэн. Энэ хүн бол наад чинь байгалих байна л гэсэн. Чи дэндүү буруу мөрөдж байна. Тийм байхгүй гэдэг. Тэгээ яг энэ хүнээс нэг юм үлдсэн байхгүй. Яагаад гэвэл бит хоёр шүнжин ярьж суусан байхгүй. Уул нь ингээ зочдбуудалтай бүр хонолгүй манаад ирээд тэгээд бүр ярьсаар агаад үүр цайлгцсан. Тэр нь юу гэсэн гэхлээр би ч нэг түүхийн талаар асуугаад байгаа байхгүй. Энэ хүн чинь өөрөө перс хэл дээр байгаа Монголын түүхийг маш сайн уншсан хүн байгаа байхгүй. Одоо Ираны нутагт байгаа их сурвалжууд тэгэл тэр зүгт байгаа өөрийн их сурвалжуудыг маш сайн уншсан учраас над нэг л юмыг бүр ингээ хэлээд ирсэн байхгүй. За Монгол гэдэг чинь голын нэр шүү Мон голын нэр шүү гэдэг байгаа байхгүй юу. Тэгэл эннээс хойш би чи 2000 оноос хойш ингээл тэрийг л ингээд судлаад байна шүү дээ. Энэ ямар учиртай юм бол энэ Монгол гэдэг нэр гэдэг. Тэгээ энэ хүн бол бараг 20-од бот ном бичсэн хүн байхгүй яг түүхтэй холбоотой. Эртний түүх. Тэгээд энэ хүнээс ийм юм сонсцсон байсан. Дараа нь ингээд нөгөө Нанхиадын их сурвалж дээр одоо Чингис хааныг ерөөсөө тэр өмнө зүгийн тэр их сурвалжуудаар Чингис хаан чи яг тэндээс эхэлдэг байхгүй юу? Мон голын одоо их аманд одоо Чингис хааныг одоо хаан ширээ заллаа гэдэг. Одоо Хятадын бүр Нанхиадын их сурвалж дээр тийм байгаад байна шүү дээ. Хятад яг тэндээс Чингис хааны тухай дурддагдаг. Тэрнээс өмнө ерөөсөө тэр
Хятадын тэр их сурвалжуудад Чингис хааны талаар юу ч байдгүй. Тэгээ энэ Монгол гэдэг чи одоо яалчгүй энэ хүн нэг юм Перс их сурвалжаас хилээд байна тий. А гэтэл Нанхиад их сурвалжаас бас ахаад Монгол гэж гарч ирээд байна шүү дээ. Тэгээд энэ нэр чинь бол ингээ холбоотой байгаад байдаг. Дараа нь бид бүхэн нэг ордны тэмдэглэл бидэнд байгаа гэсэн шүү дээ. Тэрэн дээр чинь Монгол гэж байж байгаа байхгүй юу? Монголыг гаталсан бүр газрын байрлалаар нь хилцсэн. Ягаад гэвэл Хятадчуудад цохиулаад тэр үе чинь Хятадчууд чинь маш хүчрхэг гүрэн болцсон. Хятад гэдэг чинь нэг талын Монгол шүү дээ. Ингээд нөгөө эргэж довтлоод нөгөө нурууны Итэвгүний Монгол руугаа дайраад тэгээд тэр цаашаа орхоноо өвсөж ухраад одоогийн түүн голыг гаталсан байгаа байхгүй юу? Тэгээ маш их хятуулсан. Тэгээд ингээд тэр нөгөө голор чинь маш их ингээд Монгол гэдэг маш уулын ийм үйлдэлтэй улаанаар ирсэн гол руу гатлаад цаад амьд гарсан нь одоо Монголынхан гэж нэрлсэн байгаа байхгүй тэдний. Тэгээ Монголынхан гэж нэрлсэн гэдэг их сурвалж дээр байгаад байгаа байхгүй юу? Тийм учраас тэр хамаг монголчин тэр үсчээ. Тэр дөнгө түүн гол гатлаа цаад алтан. Тэгэл тэр үерийн усыг гатлаад тэндээ хориглол тэгэл тэндээ бэхжиж аваад тэр хамаг монголчин бий болж байгаа байхгүй юу? Тэгвхэндээ юу гэж нэрлээд байна гэхлээр ерөөсөө Монголынхан л гэдэг байгаа байхгүй юу? Тэр нутаг. Тэгээ тэр Монголын хоолой, тэр хавийн тэр бүхэл нутаг чинь дандаа Монгол нэртэй шүү дээ. Одоо ингээд өөр хангаагаасаа явсан юм Монголын хоолой гэдэг маш сайхан загтай хоолой байдаг. Тэ? Тэрэн дээр би очиж үзсэн 800 тэмээтэй ингээд настан ганцаараа ингээд нэг гэрт амьдраад байж исэн өндөр настай хүн залуучууд бүгд гадаад явсан хүүхдүүд нь 800 тэмээтэй шүү дээ. Сонь байгаа тэр өөр хангаан богдын. Тэгэл тэр хоолой чинь яваал тэр юу руу ч очиж байгаа байхгүй юу? Одоо түүн гол руу, Монгол руу ч. Тэгээд ийм судалгаан дээрээс үндэслээл тэгээд энэ газар орон дээр нь байршлын тогтоогоод арын гүн тэ нөгөө онг их онг тамга бүгд ингээ газар дээр ингээ зурагдаад гараад тэгээд үлдэлтүүд нь байгаад байгаа байхгүй юу? Тэр агуу их цэргийн хуаран тэр үе цэргийн сургуулийн талбай эн чинь ингээ яг ингэж энэ баталгаатай болсны дараа та бүхэнд бид ерөөсөө түүхийг ярьж байгаа шүү дээ. Тийм учраас ингээд ийм учиртай байдаг. Судалгаа гэдэг чинь ингээд бид ингэж шүү дээ. Ингээд нарийн судалж агаад тэг дараа нь ингээд газар дээр нь душиж ингэж хайгуул юу хийж энэ түүхийг ярьж эхэлж байна. А жишээ нь ингээд та бүхэн одоо сайн мэдж байгаа бурхан халдуу бол тийм бурхан халдуу уул болвол за ингээд энэ бол ийм наанасаа хардаг. Энэ талын зураг бол маш их байдаг шүү дээ. Хүмүүс дандаа л ингэж авдаг. А энэ чинь ингээд 9 үе байгаа. Энэ хараа энэ давцгнууд байгаа 9 үе дэше гарч байгаа байхгүй юу? Эний чинь бүр зургаар бид нар чинь ингээд тайлбарлаад энэ тэгштэй ингээд засцсан уулын ажил хийгдсэн уул байгаа даа байхгүй юу? А яг одоо 20 хэдэн жилийн өмнө бидний одоо ингээд авч ирсэн зураг. Нэстэг тэргээр Бадам самбуу сэтгүүлч тэ гариг студийн авч яваад Улаанбаатар телевизийн авч өгсөн баггүй энэ зургийг. Нэстэг дээр хөлслөө. За энэний дараа энэ бол байгууламж байна гэж хэлж байгаа баггүй юу. Тэгээ энэ дээр чинь геофизикийн судалгаа хийн тэ. Уулын инженерийн одоо уулын тэр компани инженер судалгаа хийн тэ. Энэ үнэхээр уулын байгалих юм уу? Эсвэл одоо ингээ уулын ажил хийсэн юм уу гэд. А ийм маягаар эний чинь ингээд за энэ бол уулын ажил хийгдэжээ. Энэ бол бунхан юм байна гэж. Тэгээд тэр Чингис хааны оршуулга гэд патентжуулаад тухайн үеийн ерөнхийлөгч инх баярт ингээ тайлангаа өгж байгаа байхгүй юу? Бүх судалгааны. Тэр чинь ганцхан миний одоо тайлан биш. Тэн чинь олон компани тодорхойлт байгаа байхгүй юу? Мэргэжлийн компаниудын. За энд ингэлээ, ингэж судаллаа, ийм судалгаанууд ийм багжаар хийлээ гэдэг. А тэрний дараа тэр нөгөө патентжуулж юм хийд юм аа. Яг эннийхээ үндсэн дээр бид нар дараа нь яаж яах гэхлээр энэний өмнө те матлах хийж байгаа байхгүй юу? Энэ одоо шивэт уул орхны хөндөд байдаг. Шивэт уулын орой дээр шивэ. За энийг энэ дээр ч л нөгөө нэг гол юу зөрчил болсон байхгүй юу? Манай академи
Туркийн шинжилгээ ухааны акт тийм хоёулаа ингээд энэ бол үгүй, энэ бол бунхан биш ээ гэд тийм байдгүй маа. Энэ дээр чинь л одоо үгүй бунхан гэж зөрсөөр агаад эн чинь бүхэл бүтэн дундаж алтны уурхай ажил хийчихэж байгаа байхгүй матлаг техникээр. Тэгээ ийм том байгууламж гаргачихж байгаа. Асар том байгууламж тий. Асар их шороог ингэж зайлуулж байгаа шүү дээ. Уулын ажил хийгээд тий. Ийм шороо. Математикийн компани шиг л ажиллаж байгаа байхгүй юм чинь. Тэрнээс гараар авах ямар ч боломжгүй шүү дээ. Эн чинь өөрөө том нээлт болчихж байгаа. За тэгэн гол энийг чинь ингээд тогтоогоод ингээд координатыг ингээд гаргаад ингээд эренгуутал хамгийн түрүүнд Туркийн шинжилгээ ухааны актын Садик Туралга байна шүү дээ. Тэр хүн чинь одоо ингээд намайг чи одоо ингээд нээлт хийсэн юм чинь манай академи дээр түүх археологоор шинжилгээ ухааны доктор хийгээч гэж урилга өгсөн наа. Тэнд би хийх юм бол яг зүгээр бүтээлээр хийчих жоохгүй юм чинь. Тэгэх юм бол энэ тэнд чинь гол нь энэ туркуудын өвөг дээдс юм а гэсэн юм болчих гээд байгаа байхгүй юу? Тэндээс бол би өөрөө тэгэл татгалцсан, бүр холбоогоо тасалсан. Тэгэж нүгэл үлдээд яах вэ? Энэ монголчуудын хожим хойно нь миний энэ докторийн шинжилгээ ухааны докторийн зэрэг бол гай болох байхгүй юу түүхэнд. Тийм учраас баялсан. Дараа нь бол Оросын холбооны улс, олон улсад бол ингээд хийдсэн. Их зөв нээлт бол их амар юм байлээ, тий? Энэ дээрээ диссертац бичсэл тэгээд явуулаад байна шүү дээ. Тэгээ энэ координатоо л өгөөд байна. Сая уулнуудын координатууд. Ингээл тэр байтугай би одоо Германых Францын шинжилгээний тэр нөгөө зөвлөл нь болохоор юу 1-2 жилийн дараа гэжсэн баггүй юу? Анх нөгөө ингээд мэдгэлэхээр тэрний дараа яагаад гэх очиртай байгаа. Эрдэмтэн болох улсууд. Өгөөл явуулсны дараа бараг 14 хоногийн дотор онлайнаар хуралдаад энэ бол яалчгүй нээлт байна гэж өгсөн шүү дээ. Тэр нэг яг нээлт хийчихвэл тэр шинжилгээ ухааны доктор их чинь их амархал юм байл шүү дээ. 4 диплом авчих шүү дээ. Тэгэхээр ямарваа нэг юм яг бодитоор хийчихвэл ер нь тэр амар юм байлээ шүү дээ. Тэр ямар нэгэн нэг олон ном, зузаан ном бичээл, судалгаа хийгээл, олон жил суугаад тэгэхээр тэнд одоо ингээд миний мэд надаас өмнө 2-3 жил явцсан одоо бол хамгаалаагүй усаад байгаа байхгүй. Миний холбоотой хамтрагч хүн маань докторант гээл яваалаад. Ерөөсөө хамгаалж бүтдэггүй. Гэтэл энийг ч одоо хэдхэн сарын дотор товчж байгаа байхгүй. Яагаад гэвэл тэр амарж байгаа эрдмийн зөвлөлийнхэн онлайнаар хуралдаад энэ дээр бол ерөөсөө тэр хүлээгээд авах шаардлагагүй юм байна. Координатор харлаа бүгдийн наривчлыг үзлээ. За энэ ялчгүй нээлт биш. Тэгэл ингэчихэж байгаа байхгүй. Тэрэн шиг бид яг энэ эдийн засаг дээр ч гэсэн ингэмээр байгаа байхгүй. Би яагаад энэ түүх яриад байна гэхлээр эн чинь нэг л ийм би систем яриад шүү дээ. Эхлээ сайн судлах хэрэгтэй. Дараа нь практик дээр тэ туршилт судалгаа юмнуудаа ингээд бүр ингээд баталгаажуулах хэрэгтэй. Дараа нь хэрэгжүүлэх. Яг эдийн засаг дээр бид нар ийм боломж өгч байгаа. За тэгээд ерөнхийдөө нийгмийн өвч гэсэн их адилхан шүү дээ. За миний хувьд 2008 он тий ерөөсөө энэ бүхний чинь ингээд нийгмийг ингээд бид нар ч ерөөсөө болчихгүй шүү дээ. Тэрийг ингээд за ерөөсөө бид ингээд капитализмаар явах хэрэгтэй байна. Гэтэл ерөөсөө социализмаас салж чадахгүй байна. Бүх юм болохгүй юм тий. Нэг эдийн засгаа явуулах гал би чинь гадны хөрөнгөөрөлт орж ирэх гээл болж байгаа юм байхгүй тий. Шингээж чадахгүй. Тэгээ нэг өчөөхөн тэгэл ингээд тэгээ яг хөтэ ерөөсөө улс төрд ороод эргүүлчихэл гэсэн судал тийм л бодтой юм одоо дүгнэлт гаргасан байхгүй юу. Яг л хамгийн түрүүнд бид бол энэ гишүүнчлэлийг байхгүй болох хэрэгтэй юм байна тий. Энэ намын гишүүнчил гэдэг бол хамгийн аюултай юм байна. Тэгээд бидний хамгийн нэгдүгээр юм тийм байгаа шүү дээ. Намын гишүүнчилгүй болно, иргэдээ чөлөөлнө. Энд ч одоо ингээ гишүүнээр ингээ барьчаад байгаа байхгүй бүгдийг. Ардын намынх нэг баахан нэг 300 гишүүнтэй гээл арчс намынх нь бид нар чи одоо 170 чөлөө 200 чөлөө ингээл тэг ингээ хуваагаад тавцсан. Тэгээ бүр эн чинь ингээ хувааж байгаа байхгүй юу. Нам гишүүн бол ерөөсөө маш цөөхөн байх хэрэгтэй. Тэгэл бодлогоо л танилцуулдаг. Тэгээ ард түмэн өөрсдөө ингээ сонгодог тий. За энийг авъя гэдэг. Тэгжээж хөгжин шүү дээ. Тэгэхгүй ингээд энэ дарангуул болчиход байгаа байхгүй юу. Тэгэл энийг өөрчлөх гээл энэ залуучуудын тухай үе хардаа. Та нар танилцсан хүмүүс байгаа. Бацандан, Магна.
ашиг тэмцлийн газрын даргуулсан. За Батбаяр маань байна. Шүүхийн шийдвэр энэ дарга шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга хийгээд байсан. Эчин норуу гэл ингээл манай залуучууд байж байна. За ингээл энэ маань явсаар хагаад юу болсон гэхлээр уул нь ингээд яг шудраг сонгуул явуулсан бол бид бол нэлээд бүлэг байгуулад ингээд аюулгүй сайхан өөрчлөлт хийх хэрэгтэй гэсэн байхгүй юу. Тэгсэн чи одоо нөгөө сонгуулаараа ингэж ловер хийгээл миний хувьд ч одоо ингээ ярам нисэх яв компаниуд чиглэл юм чинь бол нисгтээ хороонуудын чинь 80% та гарч байгаа юм чинь тэгжсэн нь л байхгүй баг нуур баг хангаа дээрэл боллуулсан. Тэгэл эцэст нь яасан ингээ 7 сарын 1. Одоо энэ шар тогноо чи манай тогноод шүү дээ. Тэгээ эцэст нь одоо яг хоо ийм болонгот энэ нөгөө хариуцлага нь эцэст нөгөө цагдаа магдаа бүх юм шалгаж за энэ нөхөр хамгийн аюултай санхүүжилт бүх юм дээр оролцоотой байна. Энэ Анод банкыг татан буулгаж энэ нөхрийг л шоронд хийх хэрэгтэй. Ер нь 7 сарын 1-ийг надад өөрүүлж өгөөд ингээд тэр банкыг байхгүй болгоод нэг иймэрхүү юм эцсийн үр дүн нэг ийм л юм болцсон шүү дээ. Миний хувьд бол шүү дээ ингээд та бүхэнд ингээд энэ бурхан халдун уулын сая харуулсан юм зураг байна. Би өөрөөхөө авсан. Ямар нэгэн зохиогчийн эрхийн маргаангүй энэ зургийнхаа өмнө сууж байгаад яриад дээ шүү дээ. Би чинь энэ бурхан халдун уулынхаа эвэл нүмергөн дор аж төрж амьдарж байгаа хүн. Тэгэхээр худлаа ярьж хүн хуурж мэхэж ингэж болохгүй. Боломжтой юм аа та бүхэнд ингээ ярьдаг. Тэр бүхэн дандаа зүгээр нэг санаанд орсноо биш. Эхлээд судалж байгаа, түрүү ярьсан дуршаад тэгээд хэрэгжүүлэх шатандаа л яваад байна шүү дээ. Ингээ хэрэгжүүлж болно, энэ бол болно гэдэг. Тэгээд энэ маань ингээд юу та бүхэнд эхлээд за энийг хэрэгжүүлэхэд нэг санхүүгийн хувьд хамгийн чухал асуудал учраас за манайх бол технологийн компани. За технологи дээр бол бид бүхэн дэлхийн хэмжээнд хаанч өрсөлдөнө. Одоо эрчим хүч болон халаалт дулааны энэ салбарт те бид бол ингээд альч дэлхийн одоо те өнцөг болон хаанч байсан бид бол ингээд тэднийг дийлнэ гэсэн юм итгэлтэй байгаа шүү дээ те цахилгаан цэник хуримтлуур одоо ингээд наад зах нь эрчим хүч одоо олзурлалт байгаа шүү дээ нефт тэрийг бол бид нар орлох ус гэж юм гаргаж ирж байна. Гэх мэтэр ингээд энэ чинь батанчуулж байна. Энэ ирээдүй бол бидний хямаа л гэж байгаа байхгүй юу? Энэ хүн төрлөختний ирээдүй бол монголчуудын хямаа. Манай энэ Архимед Элен компани энэ мэрэгжилтнүүд эрдэмтдийн хямаа. Энэ 8 тэрбумны хүний ирээдүй том юм ярьж байгаас тийм учраас Монголдо сайхан амьдрий гэж ирж шít. Монголдо сайхан амьдрий гэдэг чинь аюу том сэдв шүү дээ тий. Зүгээр нэг төвжирлээс салъя, утаанаас салъя гэдэг бол жижигхэн сэдвтэй Улаанбаатар хотын. Гэтэл 8 тэрбум хүний асуудлыг цаашдаа шийдъя тий. Ийм л зорилготой байгаа бид нар. Энэ 8 тэрбумыг за энэ дээр чинь хамгийн гол юм санхүү. За санхүү талаас миний хувьд ч гэсэн бас нэг ойр салбар шүү дээ. Банк байгуулж ирсэн. За ингээд энэ дээрээс харж байхад яавал дээрвэ гэхлээр бид бол одоо ийм Чингис алтан валют гэдгийг маш удаан хугацаанд бодож боловсруулж гаргаж ирсэн. Тэгээ энийг хэрэгжүүлэх. За тэгээд өмнөх лайв дээр миний нэг хэлсэн та бүхний бас нэг гайхлыг төрүүлсэн юм бол ингэсэн шүү дээ. За 100 кг-аар алт оруулж ирээ. 100 сая доллар оруулж ирээ. Энэ бодтой шүү гэдэг. Та нарт энд үнэмшлгүй сонсогдсон баг. Хэдийн 50 кг нь ингээд орж ицсэн манай төр тадгалагдж байгаа. Дээдүүл мэдж байгаа тэр. Тэгэхээр ийм одоо жишээ нь ингээд бид чинь ингээд өөр юм яриад байгаа шүү дээ. Олзурлтыг бол та бүхэн ингээд байгаль орчныг сүйтгэл алт газрын хөвөрлмөнд уран тий. Манайхан болохоор үгүй эний чинь хаанч болно шүү дээ. Заавал тэр уул тэр байгалыг сүйтгэх хэрэггүй хаягдал уурхай хаягдлаар бид бүхэн ингээд асуудлаа шийдъя гэж байгаа тий.
Тэр шороо хаач байдаг учраас бид бүхэн ганцхан тэр өндөр үнэтэй технологи байхгүй байгаа дээ шүү дээ. Тэр газар бид нэр хийлгээд тэр алтаа оруулж ирэл гэж байгаа хэрэг шүү дээ. Гэтэл ингээд татвар юу гэдэг ингээд хаачдаг. Тэгэхээр чи ингээд болохгүй шүү дээ. Ядж л байна шүү дээ. Эхний ээлжинд одоо их хураал гэдэг Монгол улсад ингээд алт орж ирэх гэж яхад чөлөөтэй оруулчих л да. Бүр болохгүй бол алтан валют гэд нэрлэж л дээ тий. Одоо Чингис алтан валютыг бол яг татваргаа оруулъя гэхдээ асар их орж ирж болох гэдэг байгаа байхгүй юу? Ганцхан ийм алхам хийх л эдийн засагт баг хувьсгал болох байхгүй юу? Манай эдийн засагт одоо өнөөдөр те санхүү хүнд байна, эдийн засаг хүнд байна гэж одоо баг гишүүн болгон те 126 гишүүн чинь бүгд л яриад идэг. Гэхдээ ганцхан ядаж л нэг ийм Чингис алтан валют гэдэг энэ валютыг одоо энэ мөнгөнд тэмдэгдэх гэсэн үг шүү дээ. Энийг л оруулах нөхцөлөөр хангаж. Тэгэхээр энэ дээр бол бид нар бол бэлтгэлээ базаачаад байна. За одоогоор бид нар бол ингээд ийм Чингис гэргээгээд одоо энд харуулж байна л доо. Ингээд хөвцөө эзэмшигтэй ингээд өгж байна. Энэ дээр бол яаж байгаа гэхээр бид нар ингээд ийм QR энэ код суулгаад тэгээд энийг гар утсаараа уншуулаад бүх мэдээлэл авчиж болно. За энэ дээр ингээд яг шууд ингээ хийгээд тараачих гэсэн чинь бидний хувьд яасан гэхээр дэндүү яарсан бэлээ. Зарим хүмүүс биш үү бүх мэдээлэл авах сонирхолгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр бид бол нөгөө хуучны Швейцарын банк шиг нууцлалтаа байх хэрэгтэй гэсэн ихний ийм зорилт байгаа бидний. Хүний мэдээллийг ерөөсөө алдаж болохгүй. Тэр ингээд өгчдөг энийг чинь уншуулаад нөгөө мэдээлэл өөр хүмүүс авчиж болох байхгүй юу? Энэ байж хад. Тэгэхээр энийг бол хаалттай хийх юм байна, болохгүй юм байна гэд буцалт болоод одоо эхний ээлжинд ямар ч гэсэн нэг юм одоо ингээд уншуулангуут л ингээд гараад байна. Тэгээд тоомоо энэ юмнууд нь ийм болгоё. Дараа нь бол хоёр дахь хуудсан дээр хийлэх үгүй юу гэдгийг тэр хүнээс асуух хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Бүх хуулгыг одоо байршуулж болно, тий? Авсан, өгсөн одоо энэ 3 жилийн хугацаанд бүх хуулгыг байршуулах хүсвэл байршуулъя. Хэрэг хүсэхгүй бол бид бол ингээд юу яая. Зөвхөн ерөнхий мэдээллийг өгье. Энэ бол одоо энэ бид нэг батламж гэж ярьжсэн бол одоо ийм юу гэж шүү дээ. Ингээд гэртээ ингээд сүмнэр сайхан ингээд тавьчихна тий. Одоо юуныхаа өмнө ч гэдэг ингээд тавьчихдаг. Ийм байдалд ингээд хийх гэж байгаа. Бид яг л манай ховцоо эзэмшдийн за нийт хэмжээ бол одоо нэг яг алтан шилжүүлэх юм бол нэг 10 кг орчмол алтчтай. Гэтэл бид бол ингээд 100 кг-аар 100 кг-аар оруулж ирэх гэж шүү дээ гаднаас. Бодиттой юм яриад байгаа шүү дээ. За ямар ч гэсэн ингээд 50 хэдэн ингээд орж ирсэн байгаа шүү тий. Гэхдээ бидэнд биш. Тэгээд тэр яах вэ тэгээд тухайн үедээ яагаад гэвэл ийм зүйл хийх гэдэг шүү дээ бид. Ийм зүйл биднэрт биш шүү дээ. 100 ширхэг байна гэдэг чинь 100 кг гэсэн үг тий. Нэг ийм чинь баг ойролцоогоор тэрбум 100 тэрбум гэсэн үг. 100 тэрбум бол хангалттай биш. Маш жоохон. Бид яагаад гэвэл Монголдо сайхан амьдрах асуудлыг шийдэх гэдэг шүү дээ. Тэгээ би сайхан түрүүчээ хэлдэг нь эрсдлийн хувьд яриад тийм шүү. Та нар айх хэрэггүй. Бүх одоо манай ховцоо эзэмдэх нийлээл ингээд 10 кг л орчин байгаа шүү дээ. Гэтэл одоо ингээд 100-100-аар бид нар ингээд оруулж ирээ. Хамаагүй ингээд ганцхан ядчил энэ тусгаар тогтносон улс мэд өөрсдийнхөө төлөө ийм зүйл хийх гэж байгаа. Энийг бид нар чи яах вэ гэвэл хийчээд Монгол банкнд хадгалуулчих шүү дээ. Эсвэл өөр бид банкаа авчвал банкнд ингээд хадгалаад одоо тэдэн тоон боллоо гэж ярих байхгүй юу?
Тэгээ энэ маань хоримтлал үүсээд ирэхлээр тэртээ тэргүй нөгөө олон улсын анхаарал татаад энэ маань арилжаанд ороод эхлэх байхгүй юу? Одоогийн байдлаар Монгол банк бол ерөнхийдөө нэг нөгөө Чингис алтан хөшөөн дээр нэг юм алтан зоос хийчихэд байгаа шүү дээ. Тэрнийхээ ханшийг тогтооцсон жинхэнэ жингээсээ 50% нэмэгдэлтэй байгаа. За тэрнээс орчмол эхлэнэ гэсэн үг шүү дээ ер нь. Харин ашгүй Монгол банк ингээ ханш тогтоогоод өгчлөө. Янз бүрийн яриа байхгүй. Тэр ханшнаас эхлээд явна. Тэгээ бид нар яг нөгөө алтан валютаа бол ингээд яг хоо Чингис хааныхаа дүрийг бол ингээ нууцлж байгаа бид нар. Ерөөс ингээд нууцлаад тэрийг бол хамаагүй үзүүлэхгүй. Бид нэг урлагийн бүтээл, үнэт бүтээл учраас тэр маш их олон хүний хөдөлмөр шингэсэн бүтээл учраас энийг нууцлсан. Яг арын талыг бол ингээд зургаар харуулж болж байна. Тэгээ энэ арын тал бол ингэж байгаа шүү дээ. За өнгө там. Бурхан халдун энэ хараа. Энэ талаас яг судалгааны талаас авсан зураг шүү дээ. Бодит. За энэ. Тэгээ одоо энэ тэмэнжин. Тэмэнжин чи юу гэсэн үг вэ? Бидний хүн нүгээс ахуулаад түүх гэсэн үг. Торгоны зам. Ердөөсөө бидний түүх бол торгоны зам л байгаа даа байхгүй юу? Яаж ч үтсэн. Ерөөсөө торгоны зам дээр л бид ингээд хоримтл бий болгосон, тий, татвар бий болгосон, аюулгүй байдлыг хангасан, хүннөө тэр төрөг одоо уйгурч гэдэг юм уу? Монголын эзэнт гүрэн дандаа ерөөсөө энэ торгоны зам. За энийг ихэнд бол бид нар ч одоо ингээд лазер принтер ингээд ашиглаж байгаа энийг зүгээр жишээ тий ашиглаж байгаа энэ хүчтэй компьютерууд ашиглаж байгаа. Ингэж энэ сая бол энэ бүтээгдэхүүн одоо гарч байгаа шүү дээ. Тэгээ бид нар бол яг хоо ингээд Чингис алтан валютыг татвараас чөлөөлчих юм бол бид нар хэвээ авч очиод тий Арабын Эмиратад Дубайд авч очиод тэнд нөгөө нөөцлөсөн алтан дээрээ ингээд юу болгоод алтан валют болгоод нааш навруулаад ирнэ шүү дээ. Тэгэхээр бид нээлттэй улс гэдэг чинь капитализмаар хөгжих гэж байгаа бол хамгийн түрүүнд алт орж ирэх гэдэг шүү дээ Монгол. Яагаад ингэ хаагаад идэв тий? Яагаад ч болохгүй шүү дээ. Тэгээд ер нь ингээд энэ бид нар бол ингээд янз бүрээр оролдоод байгаа. Тэр болгон та нарт ерөөсөө мэдээлэл өгдөггүй. Жижигхэн хэсгийг л нэг ярьдаг. Тэгвэл яг эцсийн эцтэн чинь түүх болоод үлдэнэ. Яг энэ ном. Одоо энэ ном бол жижиг хэсэг. Одоо энэс чинь цааш зөндөө олон чухал үйл явдал болсон. Энд нэр усаараа бүгд бичигдээд үлдэнэ. Энэ гайхамшигтай нэг юм ном л үлдэн шүү дээ. Тэр номон дээр одоо эвгүй дурддагчгүй. Энэ ном яагаад гүйлээ шүү дээ. Өөр нөгөө Монте Кристо гүн гэдэг асар өндөр борлуулалттай ном байна шүү дээ. Дэлхийн. Тэрнээс их орлогдсон шүү. Яагаад өөр гайхамшиг ерөөсөө юм. Энд бол ерөөсөө бүхэл бүтэн хүн төрлөختний 8 тэрбум хүний одоо ингээд цааш нь амьдрах тий их тайвныг тогтоох тим технологи биелнэ гэсэн үг шүү дээ. Тэр хүмүүсийн талаар бичигдэнэ гэсэн үг. Гэтэл тэрэн дээр нэг юм гачин янзын жижигхэн одоо нэг арга ядсан улсууд бас нэр нь бичигдэн шүү дээ. Тэ? Тэгэж мөнхөлж өөрийгөө муугаар мөнхөлж үр хүүхэд удам огсаанда гай болов. Тэ? Одоо ингээд бид нэр ингээд саад их байгаа. Маш их бүр. Одоо ерөөсөө бид ингэж ярьдгүү. Алхам тутамд. Бөөн саад. Дүүрэн хулгайч нар. Лөөвөрчд, тэ? Дээрэмчд. За тэр бүхэн бол ингээд бичигдэн шүү дээ дараа нь. Учир нь олдно. Бүр инээдэмтэй. Би зүгээр би ямар нэг юм тэр нэг сүрчгнээд байдгүй хүлээдэг байхгүй юу. Тэгэл тэр тэнэглэлийг хараад хүлээгээл байгаа. Тэгэхэл бол тэнэгтэй. Одоо 3 хоногийн дотор хувьцаагаа тий 1559 ч болгоцсон багш. Солиороод тэгэнгуут нь нөгөөтг нь одоо ингээл Баянгол дүүргийн цагдаа прокурор Жингэлтэй дүүргийн цагдаа прокурор хаан уул дүүргийн шүү гэдэг ингээд хууртагдаал тавих гээд байгаа. Илий бала.
бүр ингээд ерөөсө боловсрал байхгүй. Суралцаагүй, ховцоо гэж юу байдгийг огт ойлгохчгүй, ойлгохыг хүсэхгүй. Дээр нөгөө үнэ цаас нь төвлөрсөн хадгаламжийн төвөн ч ойлгохгүй тэрийг. 3 хоногийн дотор ховцоогоо 1500 би ч одоо нэг 6% өсгöd ш 2 жил арай гэж 559 болгочоод тэгэл солиороод одоо ингээд галзуураад одоогийн хулгайч нар ч бүр ингээд хүн ухуулгатай юм мондөг болцсон. Нөгөөдүүл нь ерөөсө зах зээл ховцооны мэдлэг байхгүй. Энэ дэлхий тийм байдгүй та нар боддоо. 3 хоногийн дотор 1559 дахин өсөх. Тийм байх уу? Тэгээд тэрэн дээр нөөс энэ олон хуулийн ажилчид. Энэ одоо нэг л их олон хуулийн ажилчид биш үү? 30,000 ч үлээ. Дандаа ийм нэг одоо хэд хараа 3 дүүрэг ажиллаж шүү дээ. Тэний чинь сан хэдэн хүн ажиллаж байгаа. Тэр шүүгч мөөгч гэдэг. Нэг л их хэрэг ингээд шалгаж байгаа улсууд, хянаж байгаа улсууд. Үүний чинь биш нэг зүгээр нэг захын одоо тэр мэдж байгаа хүн бол хараад гүйцээ нэг хүн шийдчих асуудал байхгүй юу? Энэ бол өстой жинхэнэ залилаа. Тэгэл ингээд шийдчих юмыг судлаа бот хавц тэргүүд үүсгээл яста бүтэхгүй. Эн чинь нөгөө нэг хоцрогдол социализмоос салж чадахгүй байгаа шинж шүү. Дээр нь ялангуяа тэр мэрэгжлийн байгууллага. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийнхэн нэг атмануудын багт орцсон. Бүгдээр нэг баг. Одоо цагдаа нарын атман байгаа, прокурорын атман байгаа тий. Тэгэл одоо тэр одоо энэ төмөр замын атмаач гэдэг юм нэг дандаа атманууд нь хэлсэн. Хурандаа цалтай тий чинь тэтгэр өвтгтэй гарсан. Нэг иймэрхүү юмнууд ингээд асар их ажил тариал яваад байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө тийм ингээд нэг ямар ч нөгөө боловсрал зах зээл мэдлэг байхгүй. Нэг иймэрхүү юм болоод байгаа шүү дээ. За ингээд энэ эцэст нь шүү дээ манай энэ одоо инновацийн шилдэг бүтээлүүд байгаа. Энэ 3 кВт, 6 кВт, 12 кВт-ийн захилгаан цэник хуримтлалаар сайн шүү манайх бол. Ямар нэгэн эвдрэл юу байдгүй энэ 99 55 79 19-аар утастаал авчин та нарны дэлгэцээ тавиад тэгэл эрчимчдэг гэсэн. Холбоол ямар ч одоо тийм зовлон байхгүй. Нөгөөх нь 1.5 кВт, 2.5 кВт, 5 кВт. Ийм захилгаан цэник хуримтлалаарууд одоо яг өөрсдөө бид нар ингэж угсарч дотоод эд ангийн ингэж хийж байгаа учраас маш найдвартай монголчуудад одоо тохируулсан гэсэн үг тий хэрэглээнд. Манайхан чи хатуухан үздэг усууд шүү дээ. Тийм учраас тэднээс зохируулж одоо ингээд нэлээд бүх бат хийсэн тэгээ гэмтлэг аруул засаад өгнө. Дорно солиод. За ингээ өндөрлөе.